Зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. За 5 сарын астрологийн зурхайг нар сар мандалд ордороо сонсоорой. За тэгээд 5 сарын 1-ээс 6 сарын 7-ны хүртэл сугар гараг мэлхийн ордныхны нэр хүнд албан тушаал ахих, нэр хүнд өсөх, шагнал урамшуулал авах, цалин хөлсөө нэмэгдүүлэх зэрэг сайхан боломжууд дээр нөлөөлөл үзүүлэхээр харагдаж байна. За магадгүй зарим нэгнийх нь хувьд өөрийн үнэт зүйлээр бахархах, өөрийн амжилт ололт, одоогийн байгаа байдал, шаргуу хөлмөрсний үр дүн зэргээр бахархаар сайхан эерэг уур амьсгалууд орж ирэхээр харагдаж байна. За магадгүй зарим нэгнийх нь хувьд хин нэгэнтэй шинээр танилцвал энэ харилцаа удаан үргэлжлэхээр харагдаж байна. За зарим нэгнийх нь хувьд үнэхээр урт удаан осын харилцаанд байсан хүмүүсийн хувьд гэрлэлт, шинэ хүүхэд зэрэг сайхан зүйлсүүд тохиолдож болохоор харагдаж байна. Зарим нэг мэлхийн ордныхны хувьд магадгүй тэмцээн уралдаанд орж байгаа бол ялалт байгуулах өрн боломжтой сайн талаараа та бүхэн нөлөөлөхөөр харагдаж байна. За мөн таны одоогийн байгаа байдал гадаад гоо үзэмжиндээ илүү анхаарал хандуулахаар 5 сарын 4-өөс дэлхийн ван гараг буцах хөдөлгөөнд байгаа. За энэ нь мэлхийн ордныхны хувьд ямар нэгэн санхүү мөнгөтэй холбоотой томоохон орлого хүлээж байгаа бол энэ үед удаашрах хандлага гарч магадгүй. За мөн нэмэлт бичиг баримт шаардагдах, за бага зэрэг хойшлогдох зэрэг үйл явдлууд тохиолдож магадгүй учраас анхааралтай байгаарай. Хэрв гаднаас санхүүжилт хөрөнгө оруулалт авахар төлөвлөж байгаа бол энэ нь бага зэргийн удаашрах ба ерөнхийдөө 10 сараас асуудал шийдэгдэж эхлэх болов гэсэн төлөвлөлтөй байна. За зарим нэгнийх нь хувьд магадгүй тэтгэлэг авах, даатгалын мөнгө авах, татварын буцаалт авах зэрэг ямар нэгэн орлого тэтгэр авах зэрэг ямар нэгэн орлого хүлээж байгаа бол эдгээр орлогууд нэлээд хойшлохоор нэмэлт бичиг баримт шаардлагатаар харагдаж байна. Яагаад гэвэл дэлхийн ван гараг буцах хөдөлгөөнд байгаа учраас хэрв мэлхийн ордныхан маань үнэхээр эдгээр зүйлсийг одоогийн байдлаар хөөцөлдөж байгаа бол эдгээр зүйлс намар бүтэх боломжтой. Ерөнхийдөө мэлхийн ордныхны хувьд 5 сарын 4-өөс 10 сарын 14-ний хооронд ямар нэгэн том төлөвлөгөө, санхүү мөнгөний том бизнес төлөвлөгөө гаргаад хэрэггүй гэж зөвлөмөр байна. Яагаад гэвэл миний түрүүний хэлсэнчлэн дэлхийн ван гараг буцах хөдөлгөөнд байгаа учраас эрчим энерги, эрч хүчин жоохон удаашрах төлөвтэй байна. За цаашлаа 5 сарын 10-наас 5 сарын 27-ны хүртэл буд гараг мэлхийн ордны 11-р гэрдээр гарч байгаа. За энэ 2-7 хоногийн турш өөрийн хүрээлэн буй орчин, найз нөхөд нийгмийн салбарт нөлөөлөх болно. За зарим нэгнийх нь хувьд төрсөн өдөр хурим найр концертанд урагдах, за зарим нэгнийх нь хувьд кино, театр орох, спортын тэмцээн уралдаанд үзэх, өөрөө хийх, за зарим нэгний хувьд групп аялал хийх, найз нөхөдтэйгээ уулзах, амралтанд явах гэх зэрэг нэлээдгүй энэ тэднээс урилга санаачлаг орж иж болохоор харагдаж байна. За зарим нэгний хувьд магадгүй гэртээ гинтийн зочид хүлээж авч магадгүй юм. Синглчүүдийн маань хувьд энэ үеэр болзоонд явах магадлал өндөр байна. За цаашлаа 5 сарын 9-ноос 15-ны хооронд бүтэн сарны нөлөөллөөр үр хөвгөдтэй холбоотой асуудлууд нэлээд хөндөгдөж, за зарим нэгнийх нь хувьд жирэмсэн болсноо мэдэх, зарим нэгнийх нь хувьд хүүхдүүдийн хичээл, ном, сурлага, хөдөлмөр зэрэг зүйлсүүд дээр анхаарал хандуулахаар харагдаж байна. За мөн зөвхөн энэ үеэр зөвхөн үр хөвгөд биш, мөн таны гэр бүл, хамтрагч, хайртай хүнтэйгээ романтик болцоонд явахаар харагдаж байна. 5 сарын 26-наас мэлхийн ордны 10-р гэрдээр санчир гараг маань гарч байгаа учраас 26-наас цаашаа 3 жилийн хугацаанд таны амьдралын төлөвлөлт болон хариуцлагатай нэлээдгүй нөлөөлөл үзүүлэхээр харагдаж байна. За санчир гараг
Энэ хугацаанд мөн танд гайхалтай синглчүүдийн мөн хувьд гайхалтай сайхан харилцааг бий болгох болно. Бизнес түншлэлийн хувьд мөн зарим нэгнийх нь хувьд шинээр бизнес эхлүүлэх, компани байгуулах гэж байгаа бол эх 3 жилдээ нэлээд танд сайнаар нөлөөлөхөөр харагдаж байна. За зарим нэгний хувьд өөр хүүхэдтэй болж эцэг их болохыг төлөвлөж байгаа бол энэ мөчөөс эхлээд танд сайнаар нөлөөлж эхэлнэ. За зарим нэгнийх нь хувьд сургууль соёлоо амжилттай төгсөн, диплом ромбо авна. За тэгэхээр 5 сарын 1-ээс 27-ны хооронд энэ 3-7 хоногт амьдралаас таашаалах, амьдралдаа юу хийх дуртай, ямар аяас чадвартай, мөн хайр дурлал, гэр бүл, өөр хүүхэдтэй халамж анхаарал хандуулах, синглчүүдийн маань хувьд романтик болцоонд явах, ажил албан тушаал дээр өөрийн ур чадрыг бүрэн дүүрэн бусдад харуулах зэрэг зүйлсүүд дээр нэлээдгүй нөлөөлөл харагдаж байна. Мөн 5 сарын 21-ээс энэ сарыг дуустал мөхийн ордныхны хувьд энерги ирч хүч нэлээд дээшил сайжрахаар харагдаж байна. За ингээд үргэлжлүүлээд Таро мэргээ хийцгээе. Таро мэргээ нарны ордороо сонсоорой. За хайр дурлалын хувьд мэлхийн ордынхны синглчүүдийн хувьд нэлээд эсрэг гүйцэтгэх таталцал мэдрэгдэхээр харагдаж байна. Гэхдээ moon card мөн гарч ирсэн учраас зарим нэг нь энэ үнэхээр жинхэнэ хайр мөн үү, жинхэнэ урт хугацааны үерхэл хайр дурлал байх уу гэдэг дээр эргэлзэж магадгүй харагдаж байна. За тэгэхээр энэ үед өөрийн зүрх сэтгэлийг сонсож энэ хүн үнэхээр өөртөө таарах үгийг бодож үзээрэй. За гэр бүлдээ осуудын маань хувьд энэ сард ерөнхийдөө уламжлал хэв маяг давмгайсан. За тэгээд мөн романтик болзоонд явах хосууд хоёр биенээ хайрлаж халамжлах мөчүүд нэлээдгүй харагдаж байна. Ажил карьерийн хувьд World Card, Tree of Wands, Death картууд гарсан учраас за зарим нэгнийх нь хувьд хуучин ажлаасаа гарч шинэ ажилд орох боломж нэгдэж магадгүй. Зарим нэгнийх нь хувьд хийж гүйцэтгэж байсан төсөл зэрэг амжилттай дуусгаж амжилттай шинэ зүйлийг эхлэх, шинэ ажилд орох гэсэн зүйлүүд харагдаж байна. Мөнгөний хувьд мэлхийн ордынхны 5 сард миний харж байгаагаар Queen of Pentacles, Four of Pentacles нь санхүү мөнгө нэлээд бодлоготой, зөв зохистой зарцуулдаг тийм хүмүүс нэлээдгүй байгаа юм шиг харагдаж байна. Заримдаа бас мөнгөний урсгалыг сэргээхийн тулд мөнгийг гаргаж байж оруулж ирдэг учраас байнгын хадгалаад хямгадаад байх биш, заримдаа мөнгөний урсгалд оруулж мөнгөө хөдөлгөөрэй гэж зөвлөмөр байна. За гэр бүлийн хувьд High Priestess, Queen of Pentacles, Lovers картууд маань гарч ирсэн байгаа. Тэгэхээр маш доктортой, тайван, сайхан харилцааг илэрхийлж байгаа. За дотоод сэтгэл зүй хувь хүний эрүүл мэндийн хувьд за дотооддоо асар их өөрчлөлт хийх сонирхолтой. За мөн бол одоогийн байгаа байдал ч юм уу, одоогийн хийж байгаа ажил нь таалагдахгүй, эсвэл одоогийн байгаа таны байдал тодорхойгүй байгаа бол энэ зүйлтэйгээ нүүр тулж одоогийн байгаа зүйл нөхцөл байдлаа шинжлэх, тодорхой болгох, шинэ шатанд дахих. За болвол та өөрийн зүүн совин дотоод дуу хоолойг сонсороо. Энэ сард танд хүчтэй мэдрэгдэж магадгүй харагдаж байна. Хит их болгоомжлол дотоод айдас мэдэрч байгаа хүн байх юм бол сэтгэл зүйгээ удирдах, бясалгал хийж сэтгэл зүйгээ тайван амгалан эрүүл байлгахыг хичээгээрэй. 5 сард миний харж байгаагаар нэлээдгүй мэлхийн ордныхан өөрийн байгаа байдал, одоогийн нөхцөл байдлаа маш их шинжилэлт, өөрчлөлт хийхээр харагдаж байна. За ингээд миний хийсэн мэрэг таалагдсан бол эрхийн хуруунд дараа дараагийн дугаар хүртэл түр баяртай.